Баян онгорын төв дээр гарсан дээрмийн хэрэг. Баян онгор аймгийн төв галуутаас нүүж ирээд ганц нэг хэн барилга баригдаж ихэнх албан газрууд гэрт төвхнөж зутруухан байлаа. Зуны халуун тэр шөнө аймгийн төвд аимшигт хэрэг гарч цагтаа нарыг түргэн авахолов. Жолооч цэрэн эхнэр Пүрмаа нарыг гэртээ унтж байхад нь сүхээр завчиж эд зүйлийг нь дээрэмцээр гарчээ. Хэргийн газарт цагтан цэргийлэх ангийн дарга хошууч Ядмаа Ахмад дамдан яаран очтол эхнэр нөхөр хоёрын толгой гар цээжин биедэнд тус бүр 3 удаа завчиж орхисон ч амтай голтой дэд ам авраараа хэмээн ордуу тавин цусандаа утгалдан хөвтцгээж байв. Тэр хоёрын байдлыг харахад 4 амтай жижиг гэрийн хойморт 200-ийн цагаан орон дээр нөхөр нь өмнөр нь онтож байхад алуурчин итгээд хурц зүхээр зогсон. Гэхдээ алуурчин итгээд сүхэ хойш талаахад гэрийн унь тулж хүч саарсан учраас амьд үлдсэн байлаа. Гэрээс авсан зүйл төдийл их биш, цоохор авдрыг сэж чайсан. Хохирогч нарыг эмнэлэгт яаралтай хүргэж хэргийн газрын үйлчлэгийг хийхэл сэжигтэй зүйлс байсангүй. Хэргийн газрыг тэр даруй хамгаалтанд авч зарим зүйлийг нэмж шалгахад дэлгүүрийн худалдагч Пүрмаагийн гүйлгээний 3,000 төгрөг нь авдрандаа далд байсан авч гэмт этгээд жижиг чамдаан 318 төгрөгтөөгөө алга болсноос өөр юу ч аваагүй болох нь тогтоогджээ. Дахин үзлэг хийхэд ямар ч уулмөр илэрсэнгүй. Ийм нэг учир битүүлэг боловч ноцтой хэрэг гарсан байна. Хохирогч нар аймгийн нэгдсэн эмнэлэгт Сэхэний тасагт ухаантай ухаангүй хооронд байсан тул тэднээс мэдүүлэг авах боломж байсангүй. Аймгийн нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дарга Жамианд орж ангийн дарга хошууч Ядмаа нар зөвлөлдөж байдлыг тал бүрээсэн судлав. Өс хонсон гэр бүлийн самуу явдал эсвэл шунхаан зорилгоор энэ хэрэг гарсан байх гэж үзэж төлөвлөгөө гаргаж ажиллажээ. Хошууч Ядмаа шууд өөрөө удирдан ажиллахаар болов. Эрэл хийж явтал худалдагч эмэгтэйг орой бүр ажлаас нь буухад барилгын нэг жолооч машинаараа хөргөж өгдөг нь тогтоогджээ. Тэр орой мөн хөргөж өгсөн тодорхой болов. Жолоочийг нь хайвал шөндөө говь алтаа явсан гэсэн сураг гарч маргааш нь ирэхэд шууд баривчилж байцаавал тэр худалдагчтай ямар ч холбоогүй гэж мэлзэж үзв. Дараа нь таньдаг хаяа хөргөж өгдөг болов. Сүүлдээ эрмийн холбоотойгоо хүлээн зөвшөөрсөн байна. Тэр орой бүр худалдагчийг машиндаа суулгаж баруун тийш давхиж давцаг толгоон цаана очиж хэсэг байснаа гэрт нь хөргөж өгдөг. Ер нь орой болгон шахам энэ байдал давтагддаг төдийгүй худалдагч бүсгүй эсэргүүцдэггүй гин. Хэрвээ жолооч дээрэмдэх байсан бол хээр шөнө мөнгийг нь авах бүрэн боломж байсан. Худалдагч бүсгүй орой гэртээ мөнгөтэйгээр ирсэн. Энэ явдалд ямар нэгэн бодлон байхгүй мэт. Нарийн шалгахад Пүрмаа хэрэг гардаг шөнө мөнгөгүй ирсэн тогтоогдов. Иймээс сэжигтэн жолоочийг өргөжлүүлэн цагтан хорьжээ. Хэд хоногийн дараа хохирогч цэрэн Пүрмаа нартай ярилцахад тэд юу болсныг төдийл санахгүй байв. Мөнгө авчирч унд боодолтой навчулсан гэж мэдүүлжээ. Үзэлгүй үед мөнгийг хурааж бүртгэж авсан үнэн аж. Хохирогч цэрэн мэдүүлэхдээ намайг цохиулсныхаа дараа нүдэ нээгээд нэг харахад лааны гэрэлт хар дээлтэй, шар бүстэй, 100-ийн цагаан малгайтай хүн хаалгаар гарч байхыг бүр дүүр харсан. Дараа нь би нэг хэсэг ухаан алдаж байгаад арай гэж босоод гэрээс гарч мод түшиж явсаар хажуу айлыг дуудаж мэдэгдсэн гэжээ. Хэргийн газрынхан үзлэгийг дуусгаад хохирогчийн гэрийг хүлээлгэж өгөх ойр дотных нь хүмүүсийг сураглаж Пүрмаагийн үеэл болох барилгын контакт мужаан хийдэг гончиг гэдэг залууд гэр орон эд юмыг нь хариуцуулав. Хэрэгтнийг болохоор жил шахам хөөцөлдсөн боловч олж чадахгүй байв. Энэ хугацаанд хохирогч хоёрын бие төдийл сайжрахгүй удаан хугацаагаар эмчлүүлж байв. Хошууч Ядмааг хөдөө явахаар шуудангийн машин сууж байхад барилгын сахиул хазар өвгөн их л яар вэржэв. Тэр Ядмааг даллаж дуудаад хажуу тийш наваачиж аминчхнаар би нэг сэжигтэй юм олж сонслоо. Өчтөр орой би хураалттай банцан дээр сууж байтал Буни аймгийн дуу чангараад байх юм. Тэднийд Пүрмаа эмнэлгээс гарч ирээд байсан юм. Очоод чагнатал Буни. Чи адаар аштадаа өөрийнхөө сэглүүлээ эзтэй гэж ашиглаж байх юм. Цаадхан дуурахгүй юм. Бодвол өөрсдийн дотроос нэгэн завчиж орхисон бололтой гэж өвгөн матжээ. Ядмаа хошууч хөдөө явхаа болоод контортой ирж мөрдөн байцаагч дэмжихийг дуудан манаач өвгөний ярьсныг шүүж хэлэлцв. Хохирогч Пүрмаа
Бонио аймгийн дасруулж байгаа нь тодорхой. Өвгөнөөс дахин тодруулга авахд тэрбээр. Үнэхээр Бонио чи адаар аашнаасаа олж өөрийнхөө хүмүүс цэглүүлсэн гэдэг үгийг баталжээ. Иймээс Бонио аймгийн Бурма тэдний хамаатан нараас сэжиглэж болох хэм байгааг судалж эхлэв. Гэтэл барилгачин мужаан Гончиг гэдэг залуу эхнэр авах гээд гэр орноо төхөөрч чадахгүй дээ их бухимдуу таарснаа барьж авч зодох гээд байдаг болсон тухай мэдээлэл ирэв. Гончгийн сүуд бүсгүй ханд өөр хүнд сэтгэлтэй төдийгүй хизээгүй 20 найраа хийх юм гин. Бурма нэг өдөр цэрэнгийн Орос Бичак сорочгийн цамц миний торгон тэрлэг капрон алчуур Батинг саяхан алга байна гэж мэдэгдэв. Тэдний гэрийг Гончиг түлээлгэж өгөхөд тэр юмнууд байсан болохоор тэр дор нь Гончгийг дуудан ирүүлж асуудал улсын баяраар гоёх гээд Бичак цамцыг өмссөн алчуур Батинг тэрлэгийг үерхэж байсан хүүхэндээ өгөхөөр хадгалж байгаа гэжээ. Ийм явдлыг гэмт хэрэг сэжиглийн үндэс болгож болмооргүй санагджээ. Тодорхой хугацааны дараа ханд Гончиг хоёр ихээхэн тэрсэлдэж байгааг ч олоод мэдчихв. Хамтдаа уулзан ярилцаж түүнийг Ахмад Дэмчиг уяраад чаджээ. Гончиг хар тэрлэг шар бүс цагаан малгайтай болохыг мөрдөн байцаагч мэдээд ав. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд Гончгийг гарцаагүй шалгах шаардлагатай болжээ. Гончигтой байнга архитдаг Бачулуун гэдэг залууг цагдаагийнхан сэмхэн дуудаж авчираад чи Гончгийн өмсдөг хар дээл шар бүс хоёрыг хулгайлж чадах уу гэхэд нөгөөх нь заа гэв. Тэгвэл мэ энэ 3 шил архийг ав. Хэрвээ дээл бүс хоёрыг авч чадвал шар тайлах 100 төгрөг өгнө хэмээн мөрдөн байцаагч Дэмчиг амлажээ. Нэг хоногийн дараа Батчулуун Гончгийн дээл бүс хоёрыг аваад ирсэн байна. Дээл бүсэнд үнэхээр цусны тол байсан тул Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулжээ. Ингээд 14 хоногийн дараа хохирогчийн цусны бүлэгтээ дээл бүсэн дээрх цусны толб таарсан тул Бонио аймгийн Гончиг хоёрыг барьсан байна. Үүний дараа Бурмаг дуудан байлцаад давхад бүсгүй. Хэрэг гардаг өдөр би гүйлгээний мөнгөө толгойлоод сууж байтал гаднаас Гончиг ороод ирсэн. Хамт мөнгө тоолцоход нийт 3318 төгрөг байлаа. Би тэр мөнгөө алга болдог жижиг чамдаандаа хийхэд Гончиг гараад явчихсан. Түүний гарсны дараа би 3000 төгрөгийг авдрандаа хийж 318 төгрөгийг чамдаандаа үлдээсэн гэжээ. 4 сарын дараа Баян-Онгор аймгийн Мөрдөн ганц удаг Төв аймгийн Мөрдөнд амьдсан Гончиг анх удаа ам нээж би энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хайрт бүсгүй ханд нь өөр хүнд сэтгэл алдарч эхлэхээр нь мань Гончиг өнгө мөнгөөр бүсгүйгээ өөртөө татах 5 антай битүүс хэлбэртэй гэр хуучин мотоцикл авах мэрэгэн арга бодож олсон юмсанж. Инхүү аймгийн төвөөр шороо өшгөлж бохимдож яваад үеэлэгч Бурмагийн гэрт иртэл тэрбээр шар алдсан зуутуудыг тоолоод сууж байсан гин. Ингээд л 3000 төгрөг дээрэмдэхийн тулд элгэн төрлийн эмэгтэй хүргэн ахыгаа нэг насаар нь эрэмдэг болгох муухай бодолтой ээжээ. Улсын дээд шүүхээс Намхайд цэрэнгийн Гончигт цаазын ял оноосон боловч өндөр настай эцэг хоёр нь ардын их хурлын дарга самбууд өргөдөл өвчиж хүүгээ 15 жилийн хорих ялаар шийдгүүлж дөнгөжээ. Харамсалтай нь хохирогч цэрэн Бурма 2 3 жилийн дараа тархины цусан ангамж муудаж цус харун нас барсан байдаг. Харин энэхүү хэргийг түргэн шуурхаа илрүүлсэн мөрдөн байцаагч Ахмад Дэмчгийг Улаанбаатар хотын цагдан цэргийн хилцсийн 90 сурвалжлах албаны даргаар тавьсан аж.